далбар Алтын эртеген өргөж Алык сайхан нүдүндө Байрын өлеместе зогсон Табыт нийтгилик алдагик Демирчни алып хэмтхэн алдоги Табыт нийтгилик алдагик Сэлэнг аймгийн Сан сумын угуул самбо жодо бүхийн аймаг бүсийн чанартай тэмцээний 22 удаагийн аварга самбо бүхийн түүхэнд 16 наснда хошоо медалийн эзэн болж байсан өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө хүрэл медальт, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медаль, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальт, Москва хотноо зохион байгуулагдсан ах トゥ армиудын олон улсын тэмцээний алт хүрэл медальт, 1990 оны улсын аварга алтан медаль, Монголын самбо бүхийн холбооны шилэгдмэл шүүгч, Монгол улсын спортын мастер Шуурайн Батуулдын нэрмжид жодо бүхийн өсвөр үеийн Сэлэнг аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 11-р сарын 29-ноос 12-р сарын 1-ний өдрүүдэд Сэлэнг аймгийн Сан суманд явагдана. Тэмцээнийг Монголын жодо бүхийн холбоо, Сэлэнг аймгийн жодо бүхийн холбоо, Сэлэнг аймгийн биеийн тамирын спортын газар, Сан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургууль, гэр бүл ангийн хамт олон хамтран зохион байгуулж байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99-25-86 дугаараас өсвөрийн тамирчидаа амжилт хүсье. Табыт нийтгилик алдагик